Сайн байцгаана уу? Бодлын эзэн подкаст эхэлж байна. Мөнх хөх тэнгэр дээдс маань өнөөдөр сүнсний сэтгэл готрал одоо бидний өг авах энэ бид нэг ярьдаг шүү дээ. Өнгө аавны хууль гэж орчингийн нэг юм хууль байдгаа гэж ярьдаг. Энэний талаар биднэрт дэлгэрэнгүй ярьж өгөхөө сууж байна. Яг цаад нарийн чанд очрын одоо бидний ойлголтоос хэр зөрүүтэй байгаад байдیں۔ Сүнсний сэтгэл готрол гэж одоо юу гэсэн үг юм дээдс. Ер нь сэтгэл готрол гэдэг бол тэр чигтээ сүнсний дотоод мэдрэмж гүнэг болонгоот төрслөхийг сэтгэл готрол гинэ. Гүнэг гэдэг нь юу юм те? Гүнэг гэдэг нь юу юм? Өдий та нарын сонс өхлийг мэдэрч өөрөө устж байгаагаа мэдрэх нь гүнэг юм. Сонс өөрөө үгүй болж байгаагаа мэдрэх мэдрэмж энэ бол гүнэг. Тэгвэл энэ гүнэг бидний дотроос сүнсний угнаас түүний өөрөө үгүй болж байгаа тэр мэдрэмж тэн хамт гарч ирэхийг сая сэтгэл готрол гинэ. Хийж бүтээх хийсний бүтээсний бусдад өгөх энэ амьдралын жамаас тасарч ахсандаа хийж чадахгүй, бүтээж чадахгүй амьдарч байдаг. Сүнсний тэр дэд ухамсар энэ дэлхийд хэрхэн гаргаж хийхин бүтээж чадахгүй байгаа даа. Тэр ухамсар нь унтарч устж байгаадаа мэдрэгдэж байгаа гүнэг юм аа. Дихэр хүмүүнийг хэлсэн шүү дээ. Бүгд сүнсээрээ байгаа гэж. Сүнс нь өөрөн зовлон донд учирчход түүндээ дасч хаад. Тэр их зовлон юухан мэдэрч нэг зовож мэдрэмжэндээ автаж нэг зовож автсан авталтанд бүр хүлэгдэж нэг зовоод зовхын дээр зовсорон байгаад зовлонгоос юу ч мэдрэх юм бол сорон байгаад энэ зовлонгоос хэсэгхэн хугацаанд өөрийг нэг амар мэд байлгах тэр зүйлийг жаргал гэж андуураад түүнийхээ араас хөөцөлдөж нэг зовоод жаргах гэж нэг хэсэгхэн мэдэрч нэг зовоод түүнийхээ алдчихгүй гэж айж нэг зовоод гэх мэдчлэн энэ их зовлон дундаас хэсэгхэн жаргалыг олно гэдэг нь тэдний хувьд аз завшаан юм аа. Олсон жаргалаа алдна гэдэг аюултай аимшигын зовлон юм аа. Ингэж зовж явж ингэж эндэн бүрэн автахын хэрэг өнөө сүнснийхэн цэвэр ухамсар улам дарагдаж эцэстэн тэр нэг авах гэдэг жаргал гэдгийнхэн төлөө эцсийн мөчөд түүндээ шунан дурлаад түүнийг авахын тулд зовсон сүнс үргэлж авахыг л хүснэ. Юу юм аз жаргалыг тийм үү? Түүнийг нь мэдрүүлээд байгаа
Түүнийг нь хэсэгэн ч гэсэн намдаж ангижуулаад байгаа зүйлсийг ахын дан шуглнэ. За ухын ирээ шүү дээ. Мөн үү? За тэгээд ахын өвчнөд босож ахын дандаа шуглж яваад улам өвчилж, улам ядаж, улам сэтгэл готолд орно. Яагаад юм? Өнөө сүнснийхэн цэвэр ухамсар дотор нь гэрэлтэж гих тэр наран мэтэ чингэн аз жаргалан тэнд готраад гунаад байна. Тийм үү дээ? Тийм байна гэж. Тэр нь өөрийгөө байгааг ч мэддэж чадахгүй байгаа даа шүү дээ. Ойлгоно. За үүнийг сүнс зовлондон баригдаж юу? Өөрийгөө санахгүй мөхөх гэж хэлж байгаа маа да. За ийм сүнснээс гоныг готрал. Сэтгэл унаалтаа. Тэгээд сэтгэл готрал гэж мэдрэгдэж эхэлдэг юм. Гэтэл нөгөө ахын дондоо шуглаад ардан ийм сүнстэй байгаагаа ч мэдэхгүй. Авах гэж улаарч тэмцэж. Ёстой нэг нүдэн улаанаар эргэлдэж авахыг хүсэж байгаа зүйлд саад болж байгаа бүх юмыг үтэн ятсаар өөрөө сан залуулсаар уг нь тэр нэг авахыг хүсэж байгаа зүйлд нь саад болоод байгаа хүмүүнүүд төлөөлөд байгаа зүйлс нь яг өөрийнх нь тэр дотоод аж байгаа л өгөөч түүнд нь хөргөгч хүрэх гэж ирсэн сүнстэнгүүд юм аа да. Тэгвэл өөрийн чинь үзэн ядаад ад үзээд алж байж санаа намрах гэдэг тэр хүмүүсийн сүнснүүд үти та нарыг тэр дотор байгаа аз жаргал чинь хүргэж өгөх арын хаалгууд юм шүү дээ. Тэрийг ээж татчих чадахгүй. Өнөө ахыг хүссэн ачаал мэдрүүлэгчтэй. Яг л нэг өлсөн аратан хоол олж идэх гээд хам хүчээрээ тэмцэж байгаатай адил шунаж байна да ахын толд. Хамгийн аюултай нь авагддаггүй нөгөөдгөө тийм үү? Авагдахгүй шүү дээ. Тэрийг авчих бол сүнс шууд мөхчихгүй байгаа учраас түүнийх араас хөөлгөөд байна. Арын хаалгаа татаад түүнийг хүлээн зөвшөөрөд ороод ирвэл өөрийнх нь дотор нөгөө унтарч авсан ухамсарт гэрлэн аз жаргал нь байгаад байгаа учраас түүнийг нэг олж авах гээл хөөцөлдүүлээд байдаг байна. Тийм үү? Энэ ухамсаргүй явдал, ухамсаргүй үйл явцад. Сүнс чинийг ухамсарлахгүй байгаа өөрөө. Ухамсараа идчихсэн далдгийг хавдарчихсан, мартчихсан учраас шүү дээ. За гэтэл тэр зовлон гэдгээс ангиж ирж арын хаалганыг татаад ороод ирэхэд ус хонцон зангидсан болгоно. Өшөөж нэрээд түүнд нь өөрхийн дээд ухамсарт хүргэх алтан замууд байгааг ухаарад ирэхин алдаад тэнд нэг хүртэл юм байгаа үстэй. Хаяхад олохгүй байсан аз жаргалан олох гэж хичээж тэмүүлж түүнд найдаж эхэлснээр өөрийн дотоод гүний гүн өөрийгөө мартадлаа хайчихсан тэр ухамсарлуугаа эргэж нэг хараад хайж болохгүй ч гэсэн олно гэдэг итгэлээр шомбоод түүндэл найдаад түүнийг л олох гэж явалдаа олдон багсаар мэдрэгдэж олдон олцоход байж бас л түүнийг ашиглаж чадахгүй байгаа нь өнөө ахын донтой дадал хэмээгч нь түүнд нүүлүүлсэн хэвээрээ байгаа юм. Тархинд суучихсан. Бадал олцоход тийм үү? Тийм байна гэж. За тэгээд тэрнээс ангижрахын тулд өөрийн дотоод тэр гэрэл гээжтэй хүрхийн тулд энэ хоёрын зааг дээр нэлээд өрнөл явна да.
Дэхийн тулд ахын донгоос салж өгхийн донтол суулцах хэрэгтэй дээ. Дигэж байж тэр айхтар шунал хүсэл гэдэг юм багаар нь дарагдаж өөрийн тэр дотоод ухамсар гэрэл аз жаргалдаа багаар үг гэдэг дадлаар дөх суурин баягаад нэг л мэдхэд өгөөд сурчхаар тэр их ухамсарлуугаан шингэж очно. За тэгээд тэр цэвэр ухамсар чинь яг яадаг амт юм дээ. Ам бичтэй тэр чинь одоо Тийм ээ. сүнс чинь л бичтэй. Тэгээд тэр цэвэр ухамсартан хүн хурцгээр энэ зовлон гэд байгаа бүх зүйлийн заваад байгаа шалтгааныг ухаж ойлгох тэнхээтэй болдгийг. Тэгээд өнөө их зовлон болгоно ухаарсаар байгаад ухаархын тоолонгоор үхсөөр байгаад өгхийн толонгоор өөрийгөө олсоор байгаад за яг юу хийж бүтээгээд бүтээсний үхэн ойлгож эхэлдэг юм аа да. За тэр сонсны өөрийн энэ амьдралдан бүтээх гэж ирсэн зүйлийг өгж байж л өхөн гэдгийн дадал болгон үйлдэж байж л сая. Юу өгөхөд бүтээх гээд байгаагаа ухаарч эхэлдэг юм да. За боди зовлон донд хүн өөрийгөө зовсныг л гайхаж өөр дээр нь төвлөрөхөөс өөрийг хийж угаа санаж чадахгүй тийм үү? За тэгээд зовлонгоос гарахын тулд авах ёстой хэмээн андуурч авч байж л өнөө аж жаргалаа шүү дээ. Зовлонгоос гарна гэж андуураад байна тийм үү? За тэгэхээр авахын донтой өөрөөсөө өөр юуч бодохгүй нөгөө хүн чинь өгөөдийг хэлэхээр зэрэг өрөөлийг бодож чаддаг болд юм да. Өрөөлийг бодож чаддаг болно гэдг нь өөрт байсан нөгөө зовлонгоос гítэлж чадсан ухаан ухамсараа бусдад өгөөд мөн үү? Бусдын дээр өөртөөхөн ижил зовлонгоос нь гítэлж чадаад мөн үү? Тэгээд тэдэнд өгсөн байгаа үстэй хамгийн чухал зүйлийг нь Тийм байна. зовлонгоос ангижрах тэр эрдмийг нь өгч өгсөн байгаа үстэй. Тэрнээс хиймэл одоо зовлон дотор нь байлгах зүйлийг өгсөнгүй шүү дээ. За ингэж өгч чадсан учраас тэдэнтэй нэгдэж чаддаг. Ганц биегээсээ өөрийг бодож сурсан учраас бид гэдэг сэтгэлгээ сууж бүгдийг өөртөө багтаах аян зам нь эхэлнэ. Бусдыг багтаагаад өхийн хэрээр л өөрийн ухамсарт хэлээд ажаагал мэдрээд авах учраас улам бүр өөрөөсөө босод хүмүүстэй нэгдхийг хүсэж эхэлнэ. Нэгдэж чаддаг болно. Өгч өгсөн учраас өнөөдөр нь авсан учраас мөн үү? Авахын донгийн багаар салгасан учраас өнөөдөр нь өгж эхэлнэ. Ингээд би биенээ сэтгэлдээ тээж өгж эхэлж сурснаа. Нэгдэл хэмээх чинь үүсдэг юм. Нэгдээд байна гэдэг нь нөгөө хувиа бодож биеийг нь дуутахаас ангижраад бидний төлөө ажиллаж амьдарч бүтээж эхэлж байгаа үстэй. Тийм үү? Тийм ээ. Бүтээгч болж чадлаа шүү дээ. Урдан зовогч л байлаа. Зовлонгоос ангижрахаар бүтээдэг байлаа, тийм үү? Зовлондоо зовхгүй тулд бүтээдэг байлаа. Зовлондоо зовхгүй тулд л бүтээдэг байлаа. Маш багаар айдас дууран. Зовлондоо дотроо. За тэгвэл афа цаашлил да. Бүхий л зовлон болгоно. Өнөөд ухамсараараа тавирах аргаан олж ансаа тайлж явсаар байгаад бүр зовлонгүй болоод ирэл та. Нэгж зовлонгүй болохын хэрээр нэг удаа би гэж дуурахгүй байх та. Тийм үү? За тэр цагт
Өнөө андлал нөхөрлөл гэдэг дээд зан чанарууд хүнд бий болдгийг. Бусдын ч гэсэн чамтай өгсөөд зовлон болгоно тавираад ихэхийн олдоод үхэж сураад үхийн дон шүглээд үхийн төлөө ажиллаж бүтээж өрнөж амьдарсаар байгаад бүх зовлонгоос адилхан чигд ангижрын шүүдээ хамтдаа. Тэр цагт нэг ч зовлонгүй учраас бүх зүйл нь өгөхтөр ирсэн учраас бүрэн мөсөн хоорондоо андлал болно. Нөхөрлөл болно. Бүхний хуваалцдаг. За ийм зам мөрийг туулж явхад тэр жаргал гэдэг чинь бялхан шүү дээ. Өгөхөлж байгаа шүү дээ. Та нар хүнд чин сэтгэлээсээ нэг юм өгөхөд дотроо ямар их жаргал мэдэрдэг байлээ. Тийм биз дээ. Тийм ээ дэцээ. Аваал ахын гэрээр та нар ямар их зовдог байлээ дээ. Зовсноо ч мэдэхгүй. Улам л зовлондоо автаад байдаг шүү дээ. Харин хамгийн гол нь ахын дан нь хизээж дуусахгүй бүр аюултай. Үргэлж зовлондоо шигдээтэй байна л гэсэн үг. За иймийн учраас бид нэгдэнгээд байгаа нь зовлонгийн үрээсээ ангиж сурсан хүмүүс л нэгдэх нэ дээ. Энэ хөх Монголын чинь нэгдэл хөө хязгааргүй эрх чөлөө өгч ижил ирдэг байх нэ дээ. За тэгээд үүнийгээ сонс хийж чадахгүй байгаадаа сэтгэл нь гутардаг байх нь. Та нарын над сэтгэл хэмээгч чинь сонсны их чинь шүү дээ. Тийм байна. Тэц одоо тэгээд сэтгэл готролд орлоо гэж сэтгэл зүйч дээр очиод нэг ярилцаж нэг сэтгэлээ онгойлгосноор одоо юу гэдэг яг дадлаа бол өөрчлөхгүй байгаа шүү. Тэр нэг сэтгэл зүйч дээр очиод нэг сэтгэл онгойлгох тэр чинь төр зургийн л аж агалаа мэдрэх гэдэг байх шүү дээ. Тийм төр зүрийн жоохон нэг авталтанд л орох гэдэг тийм нэг төр зүрийн зовлон донд төр зурныг зовлонгоос ангижрах юм ууж зовлонг мэдрэхгүй болох л хүсэл шүү дээ. Тийм байна. Гүн рүүхийн тэд орж чадаж сэтгэл зүйч дээр осныхын дараа өгж сурч явал яах вэ? Зөв. Тэрүүхэн тэр өөрийн зовлонгоос ол ангижрах гэж бодоод байвал тийм биз дээ. Тийм. Тэр чинь нөгөө зовлон дондаа хэсэг жаргалыг хайж байгаатай адил тэрэл зур шүү дээ. Тэгвэл чин сэтгэлээсээ өгөх, чин ухнаасаа өгөх, мөн гэж хэлээд байгаа мөн чанар, ам гэж хэлээд байгаа амин чанар эдэр чинь бүгд тэр дээдээсээ үг хэлж шүү дээ. Тийм биз дээ. Тийм байна. За тэгвэл хүмүүс дээдээсээ үг өгөх үед бусдад нь авж байгаад нь юу тохиолдох вэ? Хин дээдээс өгж чадна. Бусдад авсан бусд нь харин тэр дээдийг мэдэрч сэрдэг. Тийм гүн гүнзгий зүйлсийг өгдөг. Яг хэрэгтэй. Яг гацчихсан. Яг зовчихсан байгаа тэр зовлонгийн үндсийн тайвах зүйлийг өгдөг. Агуу өглөг гэдэг чинь шүү дээ. Агуу өглөг бол сэтгэлийн өглөг юм аа гэж та нар сонсноо. Сонссон биз. Яагаад вэ? Тэр сэтгэл зүрхнээсээ чин угнаасаа үгхийн дээр үгхийг хүсээд тэр хүнийг өөгдөг дээр нь авчиртал нь сэтгэл зүрхийг татаж чадаж байна шүү дээ. Ахиж өгөх гэдгээс өөр үг хэлж чадахгүй болтол нь өгж байна. Тэд нь сүнсээр авсныхаа хэрээр авснаач мэдээд байна. Ахын донгийн хаатал өгчхөд байна. Тийм байгаа ч дээ. Тийм.
Тэр зовлон гэж энэ хааж зовлондоос жаргал хийх тэрүүхэн тэр ахын донгын хаатал зовлонгоос нэнгжүүлж өгч шүү дээ. Тэгээд тийм юм авч авсан хүмүүс чин сэтгэлээсээ баярлах юм заа юу. Та нараа хүн юм өгчл байсан байх. Нэг хэлтэй. Тийм үү? Тийм ээ. Нэг хэлтэй өгсөн зүйл бусдын сэтгэлийг баярлуулахгүй нэглэн мэдрэгдээд харин жуулам зовоож байдгийг. Тийм биз дээ. Эхэндээ нэг ихгүй өгж байгаа нь дугаан хүн авж гэдэг өнөөх нь гүн өгөлт биш байхгүй юу та? Тэр хүн тэнд аваад өнөөх нь тэр хүн зовлонгоос төрхөн ангиж ирээд шүү дээ. За тийгэж явж байталаа. Дандаа дутуу өгсөн өнгөцгөн өгөөд байсан учраас өгөж өгснийхаа эцэст авах өдөр ирсэн шүү дээ. Авах байсан тийм үү? Дандаа л өгөөд байгаа юм чинь. Нэг л байна да. Ядаж нэг зүйл бацаагаад авчих юмсан гэж. Учир нь тэр хүн өөрөө авахын дадал нь арилаагүй бол ийм нэг л заавал хүнд бодогдно. Тийм байна. Тийм байгаа ч тийм. За тэгээд авах гасан өнөөх нь баахан авч явчихад өгч чадахгүй болох нь гомдчихдаг юм. Тэгдэг үстэй. За тэгэхээр нэг хэлтэй өгöd байгаа хүмүүс бусдын зовлонгод дэмжиж байгаа хэрэг байх нэ дээ. Тийм байна. Тийм учраас өгöd байгаа зүйл нь өглөг биш юм аа. Тийм байна. Эхлэлтэй өгснөөс өгөөг нь дэрэн тий. Өөрийгөө зовоож байгаа үстэй өгчхөд өөрөө гомдоод. Өөрийгөө зовж хүнийг зов. Өнөөх нь ч нэхлийн мэдэрч зовоод. Тийм байна. Тэгэхээр өгнөө гэдэг чинь ухтан ийм гүн утгатай юм аа да. За одоо ингээд энэ сэтгэл готрол одоо сэтгцийн өвчин гээл одоо хүмүүс зөндөө сэтгцийн өвчлөлт орсон. За эдгээр маань дэ ерөөсөө сүнслэгийн ажлыг хийж чадахгүй болохоор энэ юм орчод байгаа юм шүү дээ. Тийм үү? тийм штэ. Хүнд нөхөл яваад байна штэ. Тийм. Энэ одоо сэтгцийн өвчтөн хүн гэж байхгүй байна шүү дээ. Хүн бол байхгүй. За хүнд нөхөл яваад ирэхээр наана өхөл мэдэрнэ тийм үү? Тэг өхлөөс айчих нь. Өхөж талд орчиж чадахгүй. Тэгээд нэг гачин юм л яваад л байна. Юу н сэтгэл готролд ороод байгаа хүмүүс хатуухан хэлчих юм. Өгч сураагүй. Өгч чадахгүй. А гэтэл зүрх сэтгэлээс нь угнаас нь сүнснээсээ бүрч илүү өгөх хүсэлтэй сүнс байгаа да. Бүр ихийг бүтээх сүнснүүд байгаа. Тэр бүр их байх тусмаа наана түүнийг мэдрэхгүй зовох тусмаа улам готролд орно. Хүчтэй. За тэгэхээр ямар хүн чин сэтгэлээсээ авчхад баярдаг вэ? Тэр хүний өгсөн өглөг чин сэтгэл угнаас нь гарсныг тэр сүнс өөрөө дотроосоо мэдэрч байгаа ах нэ дээ. Тэр сүнсний авсан сүнсний гүний уг хүртэл гэрлийг нэмж өгөх тийм айхтар зүйл өгчихсөн учраас л тэр чин угнаасаа гэрэлтэж баярлаад амнаас нь баярлаа, талархлаа, гэлээ энэ өгнөд зүгээр л усны урсгал шиг ундарч байдгийн да. Өөрийн ирэхгүй талархах сэтгэл төртөл нь өгнө гэдэг чинь ийм дээд өглөг юм аа да. За тэгвэл талархна гэдэг нь юу гэсэн үг юм? Баярлана гэдэг нь юу гэсэн үг юм? Жиж гэлан гэдэг нь юу гэсэн үг вэ? Өгж байгаагийн хэлбэр байгаа үстэй. тийм байна. Баярлаа гэдэг үгийг дахин хэлээд байхдаа талархлаа гэдэг үгээр сольжход нэг хэлхэл хангалттай болчдөг. Тийм талархлаа гэдэг олон удаа хэлдэг шүү дээ тий. Тийм шүү дээ. Баярлааг олон хэлээд ахаар талархлаа гэдэг үгээ мартчихсан сүнсэн л тохиолдоно доо. Мөн үү? Тийм байна. За тэгвэл гээж гэлан гэдэг нь юу гэсэн үг вэ?
Мөн нэлийн гүний чин угнаас өгсөн зүйлийг авсан байх нь дээ. Чи тэр чин угнаас өгсөн өглөхийг мэдэрсэн мэн тий. Гийж шүү дээ. Тэр дотор гэрлэн гийлээ. Гийсэн. Нөгөөт нь бүр гэлаагаад байна. За ийм утгануудтай яах нь. Тийм байна гэж. Тэгэхээр энэ ертөнц таны амьдарч байгаа ертөнц дэлхий гэдэг энэ ашгүй ертөнцийг өөртөө багтааж авсан энэ ертөнц чинь өөрөө нэг хуйлтай шүү дээ. Өгөж авах юм. За тэгэхээр өөд сорсон хүн өөрийн ирэхгүй л хүсэхгүй байсан ч авдаг юм. Аваад сорчихсан нь өгөж чадахгүй. Тэгэхээр ялгаа байгаа биз? Тийм ээ. Эхлээд өгөж сорох хэрэгтэй. Ойлгоно. Боллоо гэж. За яагаад вэ? За жишгний зовж байгаа хүн зовснол гайхах биш. Өгөж чадахгүй. Зовлонгоосоо гэтэлчгээр ижил зовлонтой хүндээ өгөж чадна тийм үү? За тэр өгөж суралцаад ихсэн байх нэ дээ. За тэгвэл зовлонгоосоо нэгж ангижрах учраас ч болоогүй нөхөр зовоод л ахаар дандаа аван тийм үү? Тэр авсаар ивэл хизээж өгөж чадахгүй шүү дээ. Энэ үнэн. Тийм ээ. Тийм ээ. За тэгвэл нэгэнтээ авсаар байгаад байгаа юм бол яаж өгөж сурах юм бэ? Гэтэл өгөөд байгаа зүйлийн хариу өөрийн хүсэхгүй байхад хүртэл өөрт нь ирж байна. Үнцэн болоод. Өгөхийн хэрээр нэг хэлгүй өгөөд ахын хэрээр тэр хүний үнцэн гэж зүйлийг бусд нь мэдэрч түүнийг нь өөрт нь буцааж өгдөг юм аа та. Тийм байна. Тэр хүмүүний амьдрал энэ дэлхий дээр ирсэн сүнснийхэн уг мөн чанар угаасаа өгж байгаа учраас тэр сүнс энэ дэлхий дээр бүхий л өгөхийн дээр өгснийхаа хэрээр аваж амьдрнаа. Нэгэр хүмүүн та нар сонсолтоо юу авахыг хүсэж байгаа юм? Яг түүнийг эхлээд бусдад өгөхийг хичээ. Нэхийн тулд над дотор чин гийгээд байгаа өчүүхэн цаг болчихсон. Нэг мөн нэг жижигхэн одоо гэрэл төдий Йохангийн өдөрт байх тэр гэрлийн бариад ав мэдвөө. Наад сүнснийхэн гутарлыг ойлгож өгөх гэдэгтээ очихын тулд шүү дээ. За тэгээ түүнийг бариад л яваад бай. Өгөөж яваад барьсныхан хэрээр өг жижигхэн ч гэсэн өгөөд бай. Аяанда томроод ирэхээр томоон ч өг. Бүр томроо бүр томын ч өг. Мөн үү? За ингээд эхлэн шүү дээ. Өгөөж сурч. Баг гэлтгүй өгөөж сурах хэрэгтэй байх нэ дээ. Нэг хэлгүйгээр шүү дээ. Тийм байна. За тэгэхээр хүн өөрөөсөө уужраад өөрөөсөө тавираад өөрөөсөө сэтгэл нь гийгээд бусдыгаа хайрлаад инэрээд бүтэн болгоод өөрөөж бүтэн болоод ингээд та нарын тэр нэг сэтгэл зүйч дээр очиод засарх гадаагаа сэтгэл зүйч нь өөрийгөө идгэж байгаа юм шүү дээ. Нэхэр наад нэг сэтгэл зүй гэдэг юм чинь хаанаас гарч ирээд байгаагаа сан сүнснээс тань шүү. Өчгөлдөө танаас ямар сэтгэл хөдлөл гарах юм? Наад махан биенээс чинь. Тэр тэгэхээр сүнсний гал байгаа үстэй. За нэхэр та нараа өөрийгөө гэж нэг махан биеэл байгаад ингэж андуураад байгаа бол одоо өгчих хөл наад махан бие чинь юу ч биш гэдгээ сайн цаа. Бүх юм сүнстэй чинь л холбоотой. Сүнс гэдэг чинь та юм шүү дээ. Та гэдэг чинь мөнх юм. Мөнх гэдэг чинь мөнх тэнгэртэйгээ холбоотой гэсэн үг. Тийм үү? Тийм. Мөнх тэнгэр гэдэг чинь мөнх тэнгэр эцгийн хүслийн дагуу оршиж байдаг юм. Тэгэхээр хүн болгоны дотор мөнх тэнгэр бий гэдэг чинь энэ шүү дээ.
Тэр дээдийн дээд үхгийн гаргаа дээр дотроосоо гийгээ дээр гийхийн дээдээр хязгааргүй тэмүүлж айс авандаа дасдаг, айж байгаадаа дасчихдаг. Дасдаг гэдэг ойлголт нь тавираад ирэхээр юунд ч дасах шаардлагагүй болоод ирэхээр өмнөх дассан дадал болгоноо тавираад эхлэхийн хэрээр өөрийн чин дотроос мөнх тэнгэргийнэ. Түүний хэв дадал танд сууна багаар ойлгоно. Мөнх тэнгэр гэдэг чинь таны мөнх сонс. Энэ мөнх тэнгэр дотор далдан бусад мөнх сонстойгийн хамт мөнхөд оршиж байна л гэсэн санаа үстэй. Тийм байна гэж. Тэгээд өнөө монголчууд яг л хавдар тусаад гутралд ороод гунаад л байгаа юм дээ. Мөнх тэнгэр тэгэл нэгдэх цаг нь болж хаад чадахгүй байгаад л тэр шүү дээ. Завадагаар юм бог шалтгаан юуртоо энэ. Тийм. Монголчууд минь дээ, монголчууд минь. Монголчууд минь. Монголчууд минь. Завлан болгоны шалтгаан үгүй чинь. Голд чинь оржон, цусыг чинь хөрөх хилээд л байна. Мэдрэл байна уу? Мэдээ байна уу? Ямар хүний мэдрэлэн тасарч мэдээ унтарчихсан байдгийг чиний хэлдэ. Сүнснээс алдсан. Мэдээж тийм. Тэр зовлонгийн хитэн мэдрэмжэндээ өнөө хитэн мэдэрхүйн дасан зогцчиход түүнээс хайлахгүй байгаа нь мэдрэл нь модож мэдэн тасарсан байгаа юм. Хүмүүний мэдрэл гэж чинь дэлхийн дайтай, оршихуйн дайтай, оргийн дайтай оршдог юм шүү дээ. Өвгдээсээ чинь хуучин. Энэ мэдэрхүйн мэдрэл оруулсан л байдгийн даа. Мэдэрч байгаад нь байдгийн. Та нарын далдгээд далд хийчихсэн өнөө сүнс чинь далд ертөнц болдод далд ороод далдарч байна. Ил гарга мэдвэ. Бүгд л ил шүү дээ. Та нар далдаа хийчихэд яваад байгаа учраас ойлгохгүй байгаа юм өөрийгөө. Тийм ээ. Ямар сандал би нэг юм хийх гэж ирсэн байгаа гэж өөрийгөө тэр далд хийчихснээ мэдрээд шүү дээ та нар. Юу хийх гээд ирчихсэн яагаад ирсэн гэдгээ ямар санаж сэрж асуугаад байгаа юм өөрөөсөө. Өнөө зовлонгийн ихний хан үнцийг одоо хувиргаж мөн үү? Зовлонгоос ангижж сурч тэрнийг өөртөө итгэж дадал болохыг хүсэж байгаа нь сая сэрж би юм бэ? Би яах гэж ирэвэ гэдгийг өөрөөсөө асууж эхэлдэг юм. Нэхийн тулд зовлонгийн энэ дахин зовх хэрэглэг нь зовхыг хүсэхгүй болсон үүнийг өөрөөсөө хайсан нэг нь хийж чаддаг. Тийм үү? За ингэж л байж та нар энэ одоо зовлон гэж тойргоосон гартын даахуур хийсэн. За ингээд осгойда ойлгосон гэж найдаа да. За гилээд эцэстээ сайхан найдаад байгаа юм. Сүнсэнд л найдаж байна шүү дээ. За гилээд эцэс минь өнөөдрийнхөө подкастыг энэгээр өндөрлөё. Манай Facebook хуудас болон YouTube сувгийн манай айлуулах олон цааш нь түгэж өгөөрэй. Дараагийн подкаст хүртэл баяртай. Түгээдгүй юмнаад болж байна. Түгэлгээсээ ичдэг юм. Сүнснээсээ ичгсэж шүү дээ. Одоо ингэдэг байхгүй юу да. За нэг юм түгээчгээ. Нэг нийтээсээ юуртэй туулаа болоод одоо онцлогдсон мэдрэмж авчдаг байх нэ дээ. Босдоо ойлгохгүй гэдэг утгаар шүү дээ. Айсан татчихсан байгаа юм. Дадал болсон. Нөгөө хэв дадлаараа сэтгэхэд байгаа юм. Тасчихсан шүү дээ. Одоо зүгээр л түгэж эхлэхээс ахуулаад үг шүү дээ тэр чинь.
Та нарын наад нэг ганц товч дараад бусдад өгөхгүй түгэж байгаа чинь л өглөг юм шүү дээ. Өгөхөөс та нар хоёр айж байна. Яагаад вэ? Өнөө хий дими бала юм ярьсан. Өнөө мөрөөдлийн багт орчихгүй. Бусдасаа сонд орчихгүй. Мөн үү? Тэнийг мангараараа дууд олчихгүй. Ухаан нь иглэж балаарсанд орчихгүй гэж л байгаа шүү дээ. За энэ мэтчлэнгээс л одоо дассан байдлаасаа гарцгаан шүү дээ та нар. Дассан болгоныг эйдас гэнэ. За За баяртай.